За, сайн бацгаана уу? За, өнөөдөр 4-р сарынхаа ерхий төлбөрийг харцгаая. Ингээд эдгээр 3 картнаас сонголтоо хийгээрэй. Сонголтын картныхаа зургийг нэг бүрчлээ ойроос харуулъя. За, эхний картыг сонгосон таны ажил сургууль 4-р сард ямар байхыг харцгаая. За, ажил төрөл бол эх сард нэг их онцгой юмгүй ч гэсэн танд эсвэл таны эргэн тойронд ажилтай холбоотой жижиг өөрчлөлт гарч магадгүй. Танай ажил дээр шинэ хүн орж ирэх байдаг юм уу? Эсвэл зарим нь шинэ ажилд ороод шинэ орчин ухтаж авч магадгүй. Бас сайн мэдэхгүй ч гэсэн болох байх гэд өмнө нь ерөөсөө хийж үзэж байгаагүй ажлаа хийж бас магадгүй юм байна. За, ажил хайж байгаа хүмүүсийн хувьд 4-р сар бол бодож байгаагаа биелүүлэхэд боломжийн үе байх нь байна. Та итгэвтэй байсны хариуд анкет өгсөн орох гэж байгаа газараасаа сургадуулж магадгүй. Би чаддаг л байгаа да яадаг бол гэж бодох нь ерөөсөө хэрэггүй. Ер нь та өөрөө надад дутаад ах юм юу ч байхгүй. Би чадлагүй яадаг ингээд зүтгэхэд шинэ ажилд орж чадхаар юм байна. Ингэчихэд л учир олдох бах өө гэд харж адснах хэрэггүй. Тууштай байх юм бол боломж нэлээд байна. Гол нь заавал ямар нэг үйлдэл оролдлого хийх хэрэгтэй. За, харин тэгвэл хичээл сургуулийн хувьд айгүй их ачаалттай. Жохон залхаад ядрах гээд байж магадгүй. Хит их өөрийгөө хүчлээд амралт завсарлага авахгүй яваад за одоо л өстой ингэхгүй бол тэхгүй бол болохоо байла. Зүг зүгээр хийх юмаа олж ядаад суудаг цаг лав биш шүү гэд өөрийгөө нилээн шахаж магадгүй. Хийж дуусгах ёстой юмнууд орчихсон. Ард нь яаж хийж байгаа л гарна. Би бүгдийг болгочноо хийчих дөнгөлгүй яах вэ гэсэн ч ихсэн гэхдээ би жаахан түүртээд ядрах гээд байна. Яг төвлөрөх гэхээр гүйцэд төвлөрч чадахгүй байгаад байна гэж магадгүй. Гэхдээ учир зүггүй өөрийгөө хүчлээд байсны бас нэг их хэрэггүй байх. Хийх ёстой зүйлээ хийгээд амрах үедээ амраад яг тунганд тааруулах хэрэгтэй. За, одоо нэг карт суглаад 4-р сарын ажил сургуультай холбоотой бодож байгаа асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За, тийм гэдэг хариулт гарч иржээ. Таны асуусан зүйл урагштай байх нь байна. Та нэг тэгчгэмсэн гэд зүтгээд явбал үр дүн нь бол муу байхгүй. Зүтгээд хичээгээл ах тусам урагшлаад сайжраал явах бах. Та за яах вэ тэгээд юу ч хийхгүй байгаа дах юм бол удна санснаас арай өөр үр дүн гарна. Харин эсэргээрээ жоохон зүтгэчих юм бол дажгүй байх гээд байна. За, цааш нь үргэлжлүүлээд 4-р сард мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар байхыг харъя. За, сарын ихэнх дунд үед муугүй бах. За, болж юм доо сансныг бодвол давгүй андаа гэх үе байж магадгүй. Одоо боломжтой байгаа дээрээ тэгчдгийм билүү гэд бодож исэн юм а хийх бах. Сарын сүүлд харин бодож ирснээс өөрөөр эргээд байгаа ч юм шиг жаахан тиймхэн байна гэж бодогдоод байж магадгүй л дээ. Гэхдээ үнэн эрэхтэй бол тэгтлээ болохгүй юм бол гараад ирэхгүй. Зүгээр л овоо ингээд болоод явж итэл болохгүй юм гараад ирэх үедээ мөнгөө ийш тийш нь зарлах царгаад юу ч хоцорчих юм биш үсттэй гэдэг ч юм уу.
Тиймэрхүү зүйлд санаа зовоод яана гэж бодоод байж магадгүй. За одоо мөн саяныхтай адилхан 4-р сарын мөнгө санхүүтэй холбоотой асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За үгүй гэдэг хариулт гарч ирсэн байна. Гэхдээ хэцүү дээ. Тэр ч юу л бол бүр бүтгээргүй юм байна гэж хэлэхгүй л дээ. Уг нь болоод ах юм шиг мөртлөө та чаавас дөө гавхгүй юм шивдээ гэд нэг л тийм гонсгорч гэхүү хоцорч магадгүй. Эсвэл яах ч юм бол доо гэхээр байгаад ээж магадгүй. Ямар нэг зүйлийг тэгснэн дээрөө тэхэн зүвөө гэж бодож байгаа бол одоохондоо түр азнах хэрэгтэй байх. За дараа нь эх сард хүн хоорондын харилцаа ямар шүү байхыг харнаа. За ер нь бол гойд юм байхгүй байж магадгүй. Бүх юм байдгаараа нэг хэвэндээ байхах. Тэгэндээ гэж бодож исэн юм удаад хоошлоод ундаг ч юм уу тэгж магадгүй. Гэтэ хэсэг тэгж байгаа даяндаа болоод ирнэ. Харцгаа болчихсон хүнтэйгээ эргээд холбогдох гэхээр нэг л болж өгөхгүй. Юм хэлэхээр хариу өгөхгүй. Яах ч хэрэгтэй юм бол доо гэж бодогдож магадгүй. Хэр удаан ингэж байх юм бол тэр хүнийг хүлээгээл ах юм байх та гэд яахан тодорхойгүй гацаанд орчихсон юм шиг байдалтай байгаад байж бас болох юм. Тэгээд хайр дурлалын харилцаанд танаас шалтгааллахгүй өөр гадны зүйл саад болоод хоорондоо харьцахад төвөгтэй, таныг тоож анзаарахгүй, төвчээр шалгаад байгаа юм шиг санагдаж магадгүй. Заримынх нь хувьд таньдагч байдаг юм уу, харьцаа болчихсон ч байдаг юм уу? Нэг хүн эргэж гарч ирээд тантай харьцах гэдэг байж магадгүй юм шиг байна. Тэгээд энэ хүн одоо бас яагаад эргээд гараад ирв гэж бодогдох байх. Ер нь бол би тэх хэрэгтэй байна, та нар ч гэсэн тэх хэрэгтэй гэд юм болгоныг хүчлэх гэсний хэрэггүй. Зүгээр урсгалаар нь явуулах хэрэгтэй байх. За одоо мөн адил хүн хоорондын харилцаатай холбоотой асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За яг тийм, яг үгүй гэж хэлэхэрэг байна. 4-р сард бол харах үгүй болов уу? Гэхдээ шийдвэрээ гаргачих юм бол түүнээс цааш яаж ч магадгүй л дээ. Та эсвэл тэр хүн яахан тодорхойгүй шийдэж ядсан байдалтай одоо шийдэж чадахгүй нь отоо биш гэд яваад байж магадгүй. За сүүлд нь 4-р сард танд хэрэгтэй зөвлөгөө юу байна уу гэдгийг хараад өндөрлөе. За хэнийг ч байсан, юуг ч байсан дэрэгдээ авч үлдэх хэрэгтэй. Эднэрийг явуулж орхиж болохгүй гэж бодоод зууралдаад ах хэрэггүй юм шиг байна. Үлдэх нэг нь үлдээд, явах нэг нь явж исэн ч зүгээр тэгсэн гисгийж хагаад алга болоод төхөр зүйлийн араас хөөцөлдөд ах хэрэггүй. Хэрвээ хин нэг хүн ямар нэг зүйл тантай зам нийлэхгүй юм шиг байвал орхисны дээрч байж болох юм. Бас за энийг л болгож бүтээхгүй бол болохгүй байна гэд хитрхи их хүчлээл, яарч сандраал, салхинд тугдж байгаа юм шиг явах хэрэггүй байх байна. Хэдийгээр удаан ч юм шиг санагдаж болох ч гэсэндээ бүх юм бүтэж яваа гэдэгт итгэлтэй байгаарай. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. За 2 дахь картыг сонгосон таны ажил сургууль 4-р сард ямархуу байх нь вэ гэдгийг харцгаая. За ажил төрөл бол ер нь давгүй байх нь. Юу ч болж исэн аргалаад, болгоод даваал гарна гэдэг бодолтой яана гэд толгоогоо бариад бол суухгүй байх. Доошоо орж лав явна гэж байхгүй шүү гэх юм шиг байна. Иргэн тойрныхан юм хэлээд ахтал сонсдгоо, тоодгүй ч байдаг юм уу? Тиймэрхүү юм бол байхгүй ч гэсэн чи нэг тэгчээч гээд тань дээр ирэх үүрэг нэмэгдээд ээж бас болох юм.
За тэгвэл ажил хайж байгаа хүмүүсийн хувьд нэг хэсэг жаахан таг чиг байсан бол ер нь хурдлаад урагшлах тийшээ хандаад явах бах. Гинэт анкет өчгсөн байсан газараас хариу ирээд ярилцлага өгөх болж магадгүй. Урд өдөр нь маргааш ярилцлага өгнө шүү гэж мэдэгддэг ч юм уу. Эсвэл ойрын хугацаанд гэж хэлээд таныг жаахан твдүүлж магадгүй. Хол газар эсвэл одоо таны байгаагаас өөр газар таныг хүлээж байгаа ажлын байр байж бас болох юм. Тэнд та ажилд орох уу, яах уу гэдэг шийдвэр гаргаж магадгүй. За тэгээд хичээл сургуулийн хувьд хийж дуусгах ёстой юм байсан бол тэрийгэ гүйцээгээд хичээл сургуультай холбоотой зүйл дээр хүлээж исэн үр дүндээ хүрээд өөртөө нэлээд сэтгэл хангалуун байж магадгүй сар байна. Шалгалт байдаг ч юм уу, ямар нэг юмд бэлдээд бодож исэн оноогоо аваад за болоод явчлаа. Ашгүй яг сансандаа хүрлээ гэж магадгүй. Нэг давах хэвээр даваагаа даваад хүсэг хүлээсэн үр дүндээ хүрэхэд ойртож явнаа. За одоо нэг карт суглаад 4-р сарын ажил сургуультай холбоотой бодож байгаа асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За тийм гэдэг хариулт гарч ирсэн байна. Нэг тийм хоёрын хооронд тэгсэн гэсгэд өнгөрчихгүй эерэг үр дүн гарах нь байна. Энэ асуусан зүйлээс бодиттой үр дүн гарах бах, бүр цаашдаа ч гэсэн танд нөлөө үзүүлээд байж магадгүй. Гэхдээ мэдээж онсон зөв шийдвэр гаргаад тууштай шаргуу байж чадах юм бол эерэг үр дүн гарах нь баталгаатай болоод ирнэ. За цааш нь эх сард мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар ахыг харцгаая. За та зүгээр суугаад байж болохгүй. Зүгээр сууж хахад өөрөө ороод ирдэг мөнгө гэж байхгүй. Тийм учраас заавал ямар нэг юм хийх хэрэгтэй гэх бах. Бас ингэчүүл болохгүй болов уу? Тэгчүүлж болохоо яачих юм болов уу? За яадаг юм лээ гэж санаа зовлгүй мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахаасаа айлгүй хөдлөх байх. Тэгээд зарим нь сарын дунд үед огцомхон гинти шийдвэр гаргаад би тэг хэрэгтэй болоод байна гэд мөнгөө зарлахдах гэж магадгүй. Одоо л шалуулах хэрэгтэй байна гэд сайн бодчих үзэлгүй юу ч хийх хэрэггүй болов. Тэгээд ахтсан мөнгөтэй холбоотой санаа зовох асуудал гараад ахыг үгүй гэхгүй. Юу ч болоод өнгөрчүү гэж бодогдохоор мөнгө ороод гараал явж итэл сарын сүүлд арай нэг дээр байж магадгүй. Хэрвээ сайн тооцоотой байгаа мөнгөө аль болох хадгалахыг бодох юм бол сарын сүүлд бол асуудал алга. За одоо түрүүнийхтэй адилхан эх сарын мөнгө санхүүтэй холбоотой асуултанд тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За тийм гэдэг хариулт гарч иржээ. Гэхдээ удаа үргэлжлэх үгүй нь тодорхойгүй. Эсвэл санснаас өөрч байж магадгүй. Тийм учраас бүр хит өөдрөгөөр төсөөлөх хэрэггүй, жаахан амралтай авах хэрэгтэй байх. Гол нь сэтгэл хөдлөлтөө их автсны хэрэггүй юм шиг байна. За дараа нь эх сард хүн хоорондын ярилцаа ямар ахыг харнаа. За ер нь хүмүүстэй зуралдаал тэднэртэй нийлж жүжиг тоглоод яах вэ гэх юм шиг байна. Хүмүүст анхаарал хандуулахаасаа илүү өөртөө, ажил төрөлтөө, сургууль соёлдоо өөр чухал юмд анхаарсан нь дээр гэж магадгүй. Тэр тэгжсэн, тэгэхэд тийм юм болсон гэд өнгөрсөнтэй зуралдаад байх ч нэг их сонирхол байхгүй байх. За энэ хүнчтэй гэхээр тантай таарч тохирохгүй хүн байвал тэр хүнтэй үг дуугүй харьцаа болоод таныг гэдэг, таныг төвөгшөөлгүй байгаагаар нь хүлээж авдаг хүмүүстэйгээ л ойр байх юм.
хинтээ чарцсан шулуухан л бай. Хэлэх юм байвал шууд хэлчихье гэдэг бодолтой болж магадгүй. Зарим хүмүүст шулуухан үннийг хэлчихэж байгаа нь эвгүй санагдаж магадгүй ч гэсэн тэр хамаагүй. Заавал тэдэнд тааруулах хэрэггүй. За мөн адил хүн хоорондын харилцаатай холбоотой асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За тийм гэдэг хариулт гарч ирсэн ч гэсэндээ бүр яг бүрэн дүүрэн тийм гэдэг хариулт өгөх бол боломжгүй. Хин нэг хүний талаар асуусан бол тэр хүн та хоёр хоёулаа л адилхан зүтгэжиж бүтнэ. Та ганцаараа зүтгээд явахд бол хэцүү баха. Нэг тал нь болгоно гэд яваад байдаг, нөгөө тал нь харин таг чиг тоос юмгүй яваалах юм бол худлаах. За сүүлд нь 4-р сард танд хэрэгтэй зөвлөгөө юу байна уу гэдгийг харъя. За хэрвээ яах ёстойгоо сайн мэдэхгүй байх юм бол зүүн совиндоо итгээд үзэхэд буруудах юмгүй. Танд яг яавал дээр юм шиг санагдчихээн тэр мэдрэмж, зүүд, байн байн харагдаад байгаа тоо үсэг, үг тэмдэгч байдаг юм уу? Тиймэрхүү зүйлсийг анзаарах хэрэгтэй байна. Бүх юмыг одоо яаралтай шийдчих хэрэгтэй гэж твдэлгүйгээр айдуу байсан нь ерөн зүйтэй. Яах чинь бөө мэдгээд зүгээр ах хэрэггүй. Хэрвээ таны мэдрэмжээр тэгснэн зөв юм шиг санагдаад байвал түүнийгээ дах гэд үзээрэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За 3 дахь картыг сонгосон таны ажил сургууль 4-р сард ямархуу байх нь вэ гэдгийг харцгаая. За ажил төрлийн тал дээр. За özөө яадаг ч юм билээ дээ гэд нэг л юмнаас болоод таны сэтгэл санаа хоёрдоод байж магадгүй. Энэ ажлаа солих уу, байх уу, эсвэл ажилдаа анхаарах уу, өөр юмд анхаарах уу гэдэг ч юм уу. Хоёр зүйлийн голд яг нэг тэндээ гэж шийдсэн юмгүй тэгээл яваад байж магадгүй. Гэтэ яалтчгүй заавал нэг шийдвэр гарах хэрэгтэй болох юм шиг байна. За ажил хайж байгаа хүмүүсийн хувьд одоогийнхоосоо арай өөр аргаар, өөр газраас ажиллаа хайж эхлэх хэрэгтэй юм шиг байна гэж магадгүй. Ажил хайхад хугацаа орж магадгүй ч гэсэн үр дүн нь муугүй бах. Зарим нь за би энэ газар ажиллаж чадахгүй юм байна гэж бодоод өөр ажил хайж эхэлж магадгүй. За хичээл сургуулийн хувьд байдгаараа үргэлжлээд явах нь байна. Энийг одоо сурчих юм бол дараа надад хэрэг болох юм байна гэд шинээр юм эхлүүлээд шинэ юм сурч эхэлж магадгүй. Эсвэл энийг цааш нь бүр гүнзгийрүүлж ухаж ойлгох сурах хэрэгтэй юм байна гэсэн зүйл байж магадгүй юм байна. За одоо нэг карт суглаад 4-р сарын ажил сургуультай холбоотой бодож байгаа асуултанд нь тийм эсвэл үгүй гэдэг хариулт авнаа. За таны асуусан асуултанд тийм гэж хариулахаар байна. Та бууж өгөхгүй зүтгэл ээж магадгүй. Тэр дунд жаахан дарамттай залхмаар санагдчих магадгүй. Гэхдээ та асуусан зүйлдээ хүрэхэд ойрхон яваад байгаа юм байна. Хэрвээ болчвол зүтгэсний хэрэг гарахгүй ч байж магадгүй. Тийм учраас жаахан л хичээчвэл болоод явчих гээд байна. За цааш нь 4-р сард мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар ахыг харцгаая. За сарын эхэнд юунд чинь дарагдаад нэг л юмнаас хараат болчихсон юм шиг жаахан төвхтэй байгаад гайгүй байх гэж бодож ирсэн шиг биш юм шиг санагдаад байж болох юм. Хитрхи үрэлгэн загнах, импульс худалдаа авалт хийх, өөр бас юмд мөнгөө зарлахдах ч байдаг юм уу? Иймэрхүү юм байж бас магадгүй. Тэгээд хэсэг зур гачаалттай ч ихүү байж магадгүй. Энэ асуудлуудаа анзаарч хараад за иймэрхүү янзтай байгаад байж болохгүй юм байна гэх бах. Учраа олоод зохицуулчвал сарын сүүлд арай гайгүй болоод нэмж мөнгөтэй болж болох арга
олж магадгүй юм байна. Тийм их мөнгөтэй халигд цалгисан сар биш ч гэсэндээ таны мөнгийг юуд ихтлэх урсгаад байна гэдгийг мэдээд тэр зүйлийг болох, түүнээс цааш давтахгүй гэж хичээх бах. За одоо мөн саяныхтай адилхан эх сарын мөнгө санхүүтэй холбоотой асуултанд тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За үгүй гэдэг хариулт гарч ирсэн байна. Тийм ч амархан биш ч гэлээ бүр ерөөсөө үгүй, огт үгүй гэсэн үг биш. Боломж байгаа ч гэсэн тэрнээс өмнө учрыг олох, зохицуулах шаардлагатай ч ихүү зүйлс зөндөө байж магадгүй. Бас та ганцаараа бүгдийг болох гэж үзээд өчрөхгүй ч байж болох юм. Гаднаас хүмүүсээс туслалцаа авах талаар бодож үзүүл дээр байж магадгүй юм байна. За дараа нь хүн хоорондын харилцаа ямар ахыг харнаа. За нэг их онцомгүй байж магадгүй. Баг багаар өөрчлөгдөд явах зүйл байж болох ч гэсэн шууд өөрчлөгдөд эхлэх гинтийн үйл явдал бол алга. Ер нь намж юм байх бах. Түргэн зан гаргаал хүмүүстэй муудалцчих гээд ч байдаг юм уу? Тиймэрхүү асуудал үүсэхгүй хичээгээд тайван байх хэрэгтэй. Юуны тухайд хөрлөгөө илдээ янз болоод аж болохгүй. Хүмүүстэй аль болох ойлголцохыг хичээх хэрэгтэй гэж бодох бах. Хин нэг хүнтэй таагүй харилцаатай байгаа бол байдал ажмаар намжаад та эсвэл та хоёр хоёулаа одоо ингэхэ болио. Ингэж байлаа гэд хин хожих ингээд ойлголцож магадгүй. Бүр аль эсвэл ингээд бүгдийг хаяад орхичиж магадгүй. Ямар ч л байсан төвхтэй байдлаас гарах бах. Тэгээд бас нэг тийм тэртэй харилцаанаас эсвэл хүнээс холдоод сэтгэл амар байхыг бодож магадгүй юм байна. За одоо мөн адил хүн хоорондын харилцаатай холбоотой асуултанд тийм эсвэл үгүй гэдэг хариулт авъя. За үгүй гэж гарч ирсэн байна. Одоогоор бол болоогүй байна. Удаж магадгүй. Хин нэг хүний талаар асуусан бол тэр хүний хувьд яг ямар бодолтой байгаа нь тодорхойгүй. Ер нь тэр хүнийг ойлгоход жаахан төвөгтэй яаж харьцах вэ гэдэг ч ойлгомжгүй. Одоогоор сэтгэлдээ бол танаас үнэхээр хол байна. За сүүлд нь 4-р сард танд хэрэгтэй зөвлөгөө юу байна уу гэдгийг харъя. За юу ч хийсэн алдчих баах, буруудах баах гэж айх хэрэггүй. Аз таны талд байна. Тийм учраас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Энэ тэр юмд эргэлзэлгүйгээр шууд шийдсэн л бол шийдсэн гэдэг байх хэрэгтэй. Таныг уруу татдаг зүйлд шууд үгүй гэж хэлээд зөв цагийг хүлээж ийн гэлгүйгээр заавал ямар нэг юм хийх хэрэгтэй байх нь байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.